10 дугаар анги. Хяд аймгийн элч би Гүр хаан Жамуух танаа бараалхаж байна. Энэ чинь хорж ах байх шиг дээ. Гүр хаан та намайг мартаагүй байдаг. Хичнээн баярлууштай хэрэг. Чи намайг өргөө Тэмүүжин дагаар орж нэлээд удсан байхаа. 18 удаагийн хураг төлөхийг үзэж байна да. Миний анд чамайг надаас оруулсан гавьяагч нь бодолцсон дэлхий дахныг эзлэн авсан хойно 30 эхнэрээр шагнахаар амлсан гэлөө. 30 эхнэрээр шагнах тухай бол үнэн шүү. Харин өөрт чинь тэрсэлсэн хэрэг үгүй. Яагад гэвэл танаа анд өөрийг чинь одоо болтол сайнаар дурсан санаад суугаа. Бэтгий дэми донгос. Дими донгос юу вэ? Би энэ удаа Тэмүүжин хааны зарилгаар өөрт чинь бэлэг авчирч байхад чинь 10 тэрэг бэлэг араас ирж байгаа. Тэмүүжин юу хийж байна? Гүйлэтүү уулын хөндөд адуу маллан адуулан сууж байгаа. Чамаар арай өөр юм хэлбэлээгүй гэж юу? Байлгүй яах вэ? Энэ дүрлийг арилгаж ивийг сахивал ямар вэ гэж байна лээ. Чи юу гэж бодож байна да? Би бодохдоо би хэлэх хэрэггүй. Тодо. За, Тогоодоо махвалж байна уу? арай л болоогүй байна. Хорчоо, чи яарах хэрэггүй. Тогоодоо мох болохоор чамд нэг сайхан шүл уулгана. Дараа нь сайхан ярилцъя. Зогс. Эзэн юм найзаг зочломтгой хандаж явахд юунд даагаад байгаа юм? Тэр биднийг чанах гээд байгаа юм биш үү? Бэтгий дэми юм яа. Байлдаж байгаа цэргүүд хүртэл бие биеийн элчийг алдгүй байтал Гүр хаан Жамуух Тэмүүжин хаантай амдын барилгатай атлаа яаган биднийг алах вүлээ. Тэгээд ч бид нар бэлэг хүргэн ирсэн ус. Оюун сэсэн Жамуух Гүр хаан яахан бидэн шиг 3 жулдраагаас болж өөрийн нэгэн үеийн баатар нэрээр баллах вүлээ. Аргагүй урам цэцэн үгтэй хорч мөн дөө. Тодоо. Тэрэнд халуун хоньны шүл хийгээд өг. За. Чи энэ халуун шүлийг нэг амьсгаагаар уучих бол Жамуух эзэнтэй ярьж болох юм шүү. Уугаач. Уу гэж байна шүү. Жамуух Гүр хаан талархлаа. Хурдан уу гэж байна. Уугаач. Уун. Эхлээ та нэг амсчих бол ямар вэ? Ухаантай хүн ууч сэтгэлтэй гэж нэг сайхан үг байдаг шүү дээ. Ийм сайхан шүлийг шанаж болгоцоход өөрөн амсалгүй ирсэн зочиндоо өгдөг байх шүү. Таргуудаа. Та хэдэн жил уулзаагүй байтал улам таргалаа юу да? Та агцах хүн байна эхлээд уух юм уу? Энэ эрхмүүд лав их эрхэмдээ зочдууд байлгүй дээ. Эсвэл та бүхэн амсах юм уу? Энэ золиг зориуд ингэж байна уу та? Шүлийг хөрөх гээд баг шиг байна. Жамуух Гүр хаан минь тэд нар уухгүй байх шүү дээ. Тонил. Тогтоо толгойлогч. Тогтоо толгойлогч. Жамуухатай.
Тэмүүжин Ван хаан нарын цэрэг морд манай тэргүүн харуулыг дайрын орж ирлээ. Тэд нар одоо хаана байна? Хүйтэн улын орчим алан цайг эзлээд байна. Алан цай чинь өндөрлөг газар болохоор бидэнд туйлын ашиггүй болсон байх нэ? Үгүй ээ. Тэмүүжин хүү явуулж бидэнтэй хилцээ хийнэ гэдэг нь цаг хожиж байна гэсэн хэрэг байх. Алив. Саад хорчийг одоохон барьж ирэхтэн. Би түүнийг амьдаар нөвчих болно. Тэмүүжин яаглаар ийм хурдан ирдэг вүлээ? Тэр тусмаа бидний үйл ажиллагааг гарын алган дээр байгаа юм шиг мэддэг байна шүү. Би ойлголоо. Дайсэцэн. Жамуух. Чи дэндүү орой ухаарчтай. Бид нар яхаар энэ хөгсөн зүнгийг санддаг байлээ. Түүнийг алагтун. Амдарын чам. Ширж гаргаад цавчиж орхи. Би алъя. Над хүлээж өгч. Явъя. Энд сайхан газар байна шүү. Зөөлөг минь ал та. Би өөрөөс чинь нэг юм асууя. Юу асуух гэсэн юм бэ? Зүч миний хүү мөн үү? Чи нөгөө мэрэгдийн чилгэр байсан юм уу? Хурдан хөдлөөч. Юу говлэгд байгаа юм? За яах. Чи хэлдэггүй юм бол би өөрөө бүртөөс асуух болно. Чилгэр. Чи битгий тэнэг хэрэг хийхтв. Зүч бол Тэмүүжингийн хүүхэд мөн. Чилгэр. Би өөрийн сахал бол намайг амьд тавьсан ачийг санан андгаалахад зүч яахан аргагүй Тэмүүжингийн хүүхэд мөн шүү. Манай авга түүнийг та бүхэнд булаалдан явахаас өмнө жирэмсэн байсан гэдгийг надад хэлж байсан юм. Үгүй. Чи намайг хуурч байна. Мөнх тэнгэр надад тийм инэргүй хандах учиргүй. Уруу дараа ганц би миний сүүлчийн хүслийг тэгж таслахгүй байлгүй. Зөөлхөлтэй. Нүүр чинь жахан төлөвдөөд өнгөрдөг их юм. Хэрвээ нүрийн гоосаахны үрд алдсан бол яах вэ? Хүн инглиш шаргацчаад байх чинь даажийг л баг. Орч минь чи ингэж шаргацсны төлөө тэргүүн гаяа байгуулж чадлаа шүү дээ. Боорч харуул гарган бүх зэрэгээ сайхан амраа гатах. Гүр хаантай. Тэмүүжин нэгэнд ашигтай байрлал эзэлсэн болохоор цөөнгөө овгоодын цэргийн санаа бодол урууж хөрвөх шинжтэй байна шүү. Хэрвээ маргааш байлдах юм бол ялах магадлал туйлын бага байх болно. Надад нэг санал байна. Хонгород 8-гийн цэргүүдийг өмнө оруулаад өөрсдөө ард нь явбал хохирол амсгын зовлонгоос гэтлэх биш үү? Бутаа. Тэд нар зууралдан байлдах санааг бол хичнээн олуулаа байлаж гисэн Тэмүүжингийн хувьд сөрөг хөнөөс өөрцгүй хядуулна гэсэн үг. Миний дууснаар 8-ны Борик хаан задын чулуугаар салхи хөрж бороо оруулдаг шиддэг дуусан юм байна. Хэрвээ маргааш байлдахаас өмнө тэр баахан ширүүн бороо асгуулвал манай зэргийн санаа сэтгэл сэргээд ирэх нь лав та. Зүйтэй, тун сайхан санаа байна. Бид одоо 12 овгийн холбоотон цэргүүд рүү дайран орох гэж байна. Бидний сэлэм нэгэн зэрэг 12 дайсны тэргүүнийг огтлж хайж чадахгүй. Эцэг хаан таны цэргүүдийн гол зорилго бол Жамуух болон Мэргэдийн цэргийг буцсах явдал. Харин манай Хяад аймгийн гол зорилго бол Татар болон Таргуудайгийн тайчуудыг даран сөнөх болно.
Энд чи юу болж байна? Яг дараа салхи биднийг чиглэн ирдэг үлээ. Би нүдэ харж чадахгүй байгаа учраас улс чинь яахан номсмо харуулах юм? Би ч мэдэхгүй байна. Тэнгэрээс санаал энэ баг. Үгүй ээ. Мөнх тэнгэр биднийг аварч Тэмүүжингийн толгой өнгөрөн унах болно. Урагшилсан нь үлдэж, ухарсан нь өөхөх болно шүү. Одоохон алан сайг дайраад урагшилсан нь үлдэж, ухарсан нь өөхөх болно шүү. Миний хойноос. Ирээдүйн зоригтон бааtruуда Ванхан би ертөнцийн эзний нэрийг барьж та бүхэнд тэр муу санаудыг хамиг зохихыг тушааж байна. Миний араас дайраад Талгалагч. Тэмүүжийн холбоотны цэргийг ихэд дарж 8 аймгийн цэрэг үндсэндээ боллоо. юу гэнэ? Өнөөдөр ялагдах нь гарцааг боллоо. Та гүр хаан болохоос өнгөрчээ. Хоёулаа 2 зам хуваагдсан буруулах уу та. Үгүй ээ. Би ингэ зүгээр орхихгүй. Дахиад байлдах гэж юу? Үгүй ээ. Бүгдээрээ тус тусын хүрээнд орчин сахин сууж Тэмүүжингийн цэргийн хүчийг сарниулъя. Толгойч. Жамх өөрийн хүчийг хадгалан үлдэх гэж байна. Тэмүүжин мэдээж хэрэг өөрийн амдаг дайранд довтлохгүй мэдээж хэрэг. Яадаг ч байсан цөмөр хуучин хүрээнд очиж бүгцгий. Тэмүүжин эхлээд биднийг довтлохгүй л байгаасаа. Дайраад Тэр Тэмүүжин байна. Хурдаг харан унгаагах 6 дамын. Хурдл. хаан эцэг минь. Хаан эцэг минь. Аха. Хаан эцэг минь. Хурдан амаараа наад цусыг сорж авахгүй амьгүй боллоо гэсэн үг. Ай би. Хаан тунханд шаргацсан байх шүү. Хаан эзэн шаргатаагүй дайрцгаая. Жагсаалын журмыг алдахгүй. Дор бүрнийхэн байранд байгаарай. Одоохон хааны хувцсыг солиодох. Алтан хаа хэн нэгэн хүн харуулan өөхөх шиг боллоо. Тэмүүжин хар болчих шиг болох юм. Дайртай. Цөмөрөө очиж үзцгээе. Алтан авах, дарита авах. Учрах та нар яах гээ? Эд нарыг хаантай уулзах гэсэн юм. Түүнтэй уулзаж яах гэсэн? Хаанд ямар нэг юм тохиолдоо юу? Хурдан цэргээ эмхэлж хааны араас давтлаа орохгүй юу?
Орж. Сая хааныг харамлаг хүн эрхийн мэрэгэн харагч хамаагүй дайрч болохгүй шүү. Тийм болохоор чи битгий дэндүү их ойртоор. Тэд нар таньчихна. Тэмүүжин. Йоо. Тэмүүжин. Зургаад. Чамаг ямар эрхийн мэрэгэн харагч гэх вүлээ. Тэмүүжин оноогүй байх шүү те. Чи байдлаа Тэмүүжинтэй сүлбэлдээгүй үстэй. Хурдан түүнийг харгуун унгаадах. Хэрвээ чи түүнийг өнөөдөр алдаж харвах юм бол маргааш толгоогоо бариад надтай уулзаарай. Хурдан түүнийг харваадах. Түргэл. Харав. Харваарай. Ах дүү нараа төвчсөн юм шүү. Төвчээрэй. Дүү минь амнасаа үүдээ юу? Би муу уруугч чамайг халаад өгье л доо. Толгойлогч. Хүн хүч хэрэгтэй байхад Зургаад. Хэрвээ чи Тэмүүжийг наашаан оруулаад ирэх юм бол чамайг амьдаар чинь хонин тогон чанана гэж мэдэрэй. Алтан ах, та яах гээ? би хаан эзэнтэй уулзах гэсэн юм. Хаантай унтчихсан. Үнэхээр унтсан юм. Эсвэл арай бүр өмсөн. Би таны хэлээд байгааг сайн ойлгохгүй л шүү. Хэрвээ чиний над хүзүүн дээрх чинь хоньны толгой биш бол ойлгох л учиртайсан да. Хэрвээ хаан эзэн нэгэн тэнгэрт хальсан бол бид даруйхан шинэ хааныг томлох хэрэгтэй байна. Бид нар Хяад аймгийн эрхэмдэд язгууртнууд болохоор хийх ёстой зүйлээ хийх л болно. Юу гинэ? Жиндээс цайл. Чамтай яриад явах юм алга. Мохолай. Чи муу хүч байвал таарсан зүрхэд хүн бидэнд тэрсэх санаа таяа. Хаан эзнээ цасарт зөвшөөрлөгөө орох юм бол ёстой төр тэрсэлсэн хэрэг болно. Над амнасаа үзсэн зөвлөгч нь яач мэдэн шүү. Болцоо. Та нар чи яах санаатай улс вэ? Тийм бол. Та нарын үгийг би дуулсан шүү. Хаан баг зэрэг шархсан. Гэхдээ та нар хаан ширээ булаалаад байхаар сүртэй хэрэг болоогүй. Би хайртай дүүгийнхаа бараг нэг хараадах л т. Тэгвэл наад нөхдүүдээ буцаагаад надтай цуг орж болно. Хуучтаа хаант нэг шарахтай байхад нүүмэлд яах вүлээ? Чи орж үзчихэд ирэхэд болно шүү дээ. Та нар явж бай. Та харал да. Тэр үнэхээр амьд байна шүү. Хүзүүнээс нь өнөө ихэр цус гоожод байхыг харахад амьд байгаа л хэрэгтэй. Цус гараад байна гинэ. Тэгэхээр судсан гэмтчтэй. Судсан шархтсан хүмүүс амьд гарах найдлаг байдаггүй шүү дээ. Алтан ах, дарьтай аав нараа. Хасарахаа дүүнэр байхгүй болохоор Тэмүүжийг өгчихвөөс та бүхний дундаас даруйхан нэг хүнийг хаан ширэнд өргөмжүүлвэл болохгүй шүү. Энэ хэргийг дараа ултаа шийдэе. Зайлтай хөгшин үнэгнүүдийг дээ. Наг зэгчээ. Хучрах тэд нар яах гэж ирэв? Тэд нар хаан эзгийг чинь хүн шарахтай байгааг үзчихэд хаан ширээг булан авах санаа агуулж. Тэгвэл би тэр гурыг алчаад ирье. Тэгж гайваа. Томхоо. Энэ удаа гар хөлөвөл харь дайсантай тулдах байтугай өвөр хоорондоо самуу үүсэх хэрэг болно. Чи тэгээд яах гэдэг юм? Миний бодоход хаан эзэнд юу ч тохиолдогүй юм шиг байвал сая цэргийн сэтгэл санаа тогтун тайван байх болно. Тэгсэн цагт тайчуудыг устгаж болно. Би яг тийм бодолтой байна. Чи тэгэд хэрэг явдлыг чухам яаж хийдэг гэж бодоод байгаа юм бэ? Миний бодлоор аав хизээ ухаан орох нь хамаагүй.
Маргааш их таргуудыг устгасан байх хэрэгтэй. Өгөөд их ухаантай үг хэлж байгаа тул би зөвшөөрч байна. Зүйтэй. Яадаг ч байсан маргааш гэхэд таргуудыг зүйл дуусгах хэрэгтэй. Олон луу тэргүүнгүй байж яах юм болох вэ? Хэрвээ хөнгөн гомоо хөдлөвл саяын 3 хүнд сэмх өгч мэдх юм. Зүйтэй борч. Чи манайхын анхны ихтгэл дандуудын нэг. Тийм болохоор чи бүх эрхийг ав. Хэрвээ хэн нэгэн чиний үгийг дагваас зүч бид нэр түүний толгойг авах болно. Зүйтэй. Тэгвэл бид чиний үгэнд оръё. За тэгвэл би их хааны эрхийг түр хэрэгжүүлье. Мухраа. Байна. Чи одоохон сурхан шарайг тайчуудын хүрээ рүү явуулж маргааш их хаан довтлогоогоо эхэлнэ. Харин тэр үед эсэргүүцэхгүй дагаар орогчдыг амьд бид үлдээнэ гэж хэл. Би одоо очиж гэлье. Бос оч Тэмүүжин гэрээ чиний толгойг авахаар сайхан унтаж байх шүү дээ. Бос гэж байна. Харуулаа. Үгүй чи надаа. Харуулаа сайн хий. Хэрвээ Тэмүүжин нааша дайрын ирвэл эвэр бүрээ үлээж мэдэх дээрээ. Бос оч. Эхнэр хүүхдээ бодохгүй байна уу, а? Эхнэр хүүхдээ Тэмүүжингийн эцэлмийг эрэнд өртөөсэй гэж бодож байна уу? Бос. Битгий унтаага зариулаад бай. Чи бас л унтах санаатай юу, а? Бос гэж байна. Байт штэ. Тэмүүжингийн хэмжигсэн ямар төмөх хүмүүс байгаа вэ штэ. Идэж ууж унтчил таараа шүү дээ. Нааша довтлооч гэсэн шин дундаас хойш байх байлгүй. 6 дай чийч гэсэн явж унтдаа. Аваа та яагаад иргээд ирв? Таргуудаа намайг яваад өгсныг мэдсэн үү? Тэр өөрийнхөө хар толгойг яа гэж байх чинь. Юу болсон юм бэ? Явцгаая. Аава. Та эргээд ирв үү? Тэглээ. Тэмүүжин тавуулцав уу? Уулцсан. Тэр одоо яаж байна? Яаж байна? Тэр одоо харцаг шонхор шиг эрэмгийн уулын барс шиг омог сүртэй байна. Гэхдээ би түүний 16 настай байх үеийг л санаж байна. Хатан чи аавыг яриулаач дээ. Тэмүүжин маргааш хар үүрээр довтлно. Тэр гагцхүү таргуутайтай тооцоотой болохоор манай овгийнхан эсэргүүцэн тэмцэхгүй бол амь насыг хэлтрүүлэн амар тайван байлгана гэж амласан. Тэрээр эхнэр хүүхдийг булааж эд хөрөнгийг талахгүй. Тэгэж хэлсэн. Бүгдээрээ л таргуудаа талгүй болсон байлээ. Тийм болохоор цөмөр хуваагд явж бусдыгаа Тэмүүжин дагаар орохыг ятгацгаая. Яарах хэрэггүй. Шүн дунд өнгөрөөд таргуудаа тэд нар унтсан хойно болцгоё. Одоо жаахан унтаад авъя. Аава. Тэмүүжин намайг санаж байна уу? Саналгүй яах вэ? Чамайг бүр хэрэг болгон асууж байдаг шүү. Юу гэж асууж байна гэж? Чамайг хүнтэй суусан уу гэж байна лээ. Зүчээ. Өө юу?
Нойр чинь хүрэхгүй байна уу? Үгүй дээ. Өвөө нь жаахан зогсох уу? Хэрэггүй дээ өвөө. Би дажгүй. Харин та явж унт. Танд өөр хэлэх үг байгаа хэрэггүй? Ээж чинь дажгүй үстэй. Дажгүй. Маш сайн байгаа. Хаан эцэг чинь ээж чинь сайн байдаг үз. Маш сайн байдаг шүү. Яасан? Зүгээр дээ. Бид олон жил уулзаагүй болохоор би зүгээр л асууж байгаа хэрэг. Би уг нь энэ удаа түүнтэй уулзах болов уу гэж хордсон юм. Урд нь хаан эцэг үжин эхийгээ дайн байлтны үеэр дандаа авч явдаг л да. Харин энэ удаа эмээг харж вэ гэд нутагта үлдээсэн юм. Танаа авч нь та дөрвөөс хүнд нь илүү дотн байдгүй. Би энэ тухай бодож байгаагүй мэн шүү. Өгөөдөө цагаатай хоёр юм бүхэн дээр надтай зөрөлдөх гээд байдаг юм. Харин тулууи надад их гайгүй шүү. Чи айлын том хүү болохоор дүү нарынхаа ив зүг болж байгаарай. Аав ээжтэй аачлалтай байдаг юм шүү. Ямар ч үед хинж юу ч гэж хэлж байсан хамаагүй. Чи өөрийгөө Тэмүүжин хааны үр гэдгээ санаж яваарай. Ойлгов уу? Би ойлголоо. Би хааны нэрийг гутаахгүй. Би дүү нараасаа илүү байх бол. Ханта. Би хичнээн хол явж байгаа. Хязгааргүй элсэн сөлөөр яваад л байлаа. Гэтэл улс ердөө таардаггүй. Хариугүй ангаж өгөх нь маш. Ханта. Хаан эцэг минь. Хаант маш их цус алдсан болохоор ам нь цангаж байна гин. Жохон айраг болох юмсан. Ус байсан ч болно шүү дээ. Гэхдээ цэргийн хүрээнд балга ус байхгүй шүү. Өдөөд хаанаас ус олж ирдэг вэ? Нэг л газар байгаа да. Ямар газар? Тайчуудын хүрээнийхэн гэр орноороо байгаа болохоор айраг усны аль аль нь байгаа. Би очиход. Болохгүй. Тэдний хүрээрүүд өгөхийн аргагүй. Тэгэд яах хэрэггүй? Хулгайлах хэрэгтэй. Хулгайлахаа? Би очиж чад. Чи яаж байгаа ч нэ юм? Чамд хамаагүй. Өгөөдөө ахтайгаа яваад. Би шурган орохыг бодъё. Харин чи эндээ хүлээж өгөөрэй. Хэрвээ би баригдах юм бол цаадулдан очиж хэлээд өөр арга бодоорой. Зэлмаха та мэдээд явдаг юм шүү. Эрэлгийн элч миний инээмсэглэлээс айгаад байдаг юм. Чи тийш оч харин чи эндээ хүлээж. Би тийшээ очиж үзчихээд ирье. Яасан бэ? Айрыг олоод ирсэн шүү. Ямар сайн хэрэг вэ? Явцгаа.
Хөөе. Энэ хүмүүс хаашаа алгуулчихв. Хөөе. Хурдан сэрээрээ. Чи хүмүүс алгуулах үзээгүй. Зогчихсан хэрэг үү? Тэгвэл хоёулаа ч гэсэн зүгтээ. За хурдан зогтъё. Басараа хүмүүс бүгдээрээ зогтсон байна. Хурдан зогтаарай. Хурдлаарай. Энэ хүмүүс чи яахлаар бөөнөрөө алга болсон байдаг үлээ. Чи хамгаалтын тэрийг хайчих ба. Хүмүүс хайчихвэ. Юу юм бэ? Би айрыг бүлэгч Сорхон шар байна. Сорхон шараа. Энэ хүмүүс хаашаа алга болчих вэ? 6 та минь. Бүгд л ихнэр хүүхдээ бодох нь аргагүй шүү дээ. Тайчуд аваг ингээд балардаг байж. 6 та минь. Чи наашаа идэж хоёлаа жаахан ярих юм байна. Тодоо. Толгойлогч. Юу болсон бэ? Чи хараач. Манайхан хаашаа алга болчих вэ? Толгойлогч. Тэдлав зүхтаад алга болсон бол та. Юу гинэ? Бүгдээрээ зүгтчихлаа гэж үү? Тодоо. Хурдан морин тэргээ холлоо. Хурдлаач. Хоёулаач гэсэн зүгтах минь. Төрөглөөч. Толгойлогч. Одоо бид хоёр өөрсдийн хар толгоогоо яа гэж байцгаан шүү дээ. Тодоо. Чи намайг битгий орхичд. Муу хар залтай үнэг. Тодоо. Чи намайг хаяа зүгтна гинэ. Муу хар өөдгөө золиг. Толгойлогч. Юу болов? Наяа. Чи намайг орох гэж туслаач. Би чамаас гүйж байна. Толгойлогч. Та санаа амар бай. Би морь тэрийг хөллөөдгий. За. Хаан эцэг минь. Хаан эцэг минь. Хаанта. Хаан эцэг минь. Хаанта. Тэр юу билээ? Хаан эцэг минь. Тэр бол таны цус байгаа юм. Өчигдөр та хүзүүндээ шаргатаад цус алдсныг зэлэм хамаараас орж цэвэрлээд асгаж байсан юм. Асгаж амжихгүй гин гэзрүүгээ гулгуулаад л байсан шүү. Чамд их баярлалаа. Чи яахаараа ийм хувц өмссөн байдаг үлээ? Би тайчуудын хөрөө орж айрыг хулгайлах гэж хувцас тайлсан л та. Сая үнэхээр их нойр хүрээд байхаар нь энэ чигээр унтчихж. Би ус нэхэж байснаа одоо саналаа. Тэгэхээр чи ганцаараа тайчуудын хөрөө рүү шурган орсон байх нь. Хэрвээ чи таргуудад баригдсан бол миний шаргацсан тухай үг алдаж болох байсан байх шүү дээ. Би юу? Зэлмах зориуд хувцас тайлж утсан хэргэлдэ. Тэр тайчууд баригдвал тэдэнд дагаар орох гэж ирсэн. Тэмүүж намайг алах гээд дээгүр хувцсыг тайлаад өмд тайлах гэхээр би мултран зугтаад гараад ирлээ гэж хэлэх төлөвлөгөөтэй байсан бахаа. Ийм төлөвлөгөөтэй явсан юм да. Тэд надад итгээд сайхан хувцас өмсгөж сайн хувцаар дайлах байсан бах. Тэр үеэр нь би айрыг хулгайлаа зүхтаад гарчихъя гэж бодсон юм. Тэргүй миний хувьд айрыг юу ч биш юм чинь. Харин бидний хувьд бол хаан эзэн таны амнаас их үнэтэй шүү дээ. Зэлэм. Би төмрийн дархан чамааг олон цэргийн жанжин болгодох нь онсон хэрэг байж юу. Чиний надад үнэнч байсныг чинь би үрд санаж дурсаж явах болно. Хаан та. Мориндоо. Дараад. Байцаарай. Тэмүүжин хаан хүн шаргацсан тул бид олондоо хүндтэй хүнийг түр зур түүний орондоо томж бүх зэргийг захируулъя. Зүйтэй.
Би Боржин овгийн Ахмад язгууртан Даритаг Тэмүүжингийн оронд томлъё гэж бодож байна. Тэргүй Борж бол Тэмүүжин хааны өөрөө томилсон 2 жанжны нэг нь. Тийм болохоор бүх цэргүүдийг удирдах бүрэн эрхтэй хүн. Зүйтэй. Бид Борж ахыг захирахыг дэмжиж байна. Тэгвэл би төвшөөрөхгүй. Борж хийм. Дарьтай харин зүч та нарын өвөөч нь болох хүн шүү. Тэр л ганцаараа бүх цэргийг захирах бүрэн эрхтэй хүн. Хаан абай шүү дээ. Тэмүүжин хаан гараад ирлээ. Тэмүүжин хаан. Тэмүүжин хаан. Хүндэт Ван хаан, танаа хүү Тэмүүжин дахин цэргээ удирдаа тайчууд болон Жадраа өвгийнхнийг шахан хөөж явна. Харин таныг цааш нь үргэлжлүүлэн татаар болон мэрэгдэг даран сөнөхийг хүсэж байна. Мэдлээ. Ертөнцийн эзэн танд баярлалаа. Байзараа. Хаан аваа. Юу вэ хүү минь? Энэ 12 овгийн дотроос хамгийн баян чинээлэг нь хэн блэ? Мэдээж хэрэг хонгороод авгүй байлгүй яах вэ? Тэр яхаараа хонгорадыг устгах үүргийг өөртөө авдаг үлээ. Үгүй дээ, тэр зөвхөн жамуух таргуудаа хоёрыг дарахаар явсан. Үгүй ээ, тэр өөртөө тархан өхөр хоныг үлдээгээд бидэнд хоосон мүлжих үүргийг оноож байна. Тэмүүжин тийм хүн биш шүү дээ. Тийм хүн биш нь хамаагүй хэрэг. Бид тэр хоол газараас түүн туслахаар ирчгээд шархтан болон үхсдгийн толгойг аваад харих гэж үү дээ тэгээд. ертөнцийн эзнийг бодож та бүхэн битгий маргалдаад байгаа ч. Сэнгөм. Чи тэгээд яах санаатай байгаа юм? Хэрэг аймгийн баатруудаа цөмөрө хонгороод овгийн эслэгээр дайцгаая. Тэнд нангадаас булан авсан та бүхний үзэж хараачгүй сайхан эзүүлс зөндөө байгаа. Хурдан дээрэмдэд байгаарай. Наашаа өгөх гэж. Эцэг хан та харав уу? Тэмүүжин жамуух таргуудаа нартай байлдаж байгаа гэд байсан чи яалаа да? Жамуух энд байна. Харин Тэмүүжин хаана байгаа хэрэггүй? Та нар хоёр жигүүрээр нь бүсвэл жамуухад ганц адсаг чалдаж болохгүй. Хурдан зүгтаараа. Ангаха. Жамуух зүгтчихлаа. Би араас нь эхлэе шүү. Толгойлогчоо буугаараа. Наая. Энд чи хаана хүрээд ирэх юм нүлээ? Тэнд ой байгаа. Чи амиа бодон зүгтаж үз. Наая. Үгүй чи намайг хаях гээё. Таргуутай. Исүгэ Баатар амьд сэрүүн байхдаа чамайг хулжин залхаа гэж хочилдог байсан. Чи үнэхээр хар амиа бодсон өөдгөө амьтан төдийг би харгис хэрцгий эзэн байж. Чи намайг яхаараа хараан зүгж зоригддаг үлээ. Би чиний толгойлогч. Тийм ээ. Хэрвээ чи миний толгойлогч байгаагүй бол би чамайг аврахгүй байсан. Харин одоо Тэмүүжингийн бүслэлтээс мултран гарсан болохоор чи хурдан хар амиа бодож зүгт. Харин би өөрийн хүчээ өргөх ёстой. Тэмүүжинд очиж. Муухар өөдгөө наая. Чи ёстой үнэг бар хоёрын дундаас гарсан адгийн муу шаар байж та. Тэмүүжин мэдээж хэрэг эзнээс урвсан өөдгөө чамайг хаалхаа мэдэх байлгүй да. Баларч. Таргуудаа би ингэж өнгөрдөг байж. Өнгөрлөө. Тоо. Чи ашгүй хэрэгэт ирв. Алё. Хурд намайг авраарай. Би насан туршдаа чамайг мартахгүй шүү. Үгүй ээ. Таргуудаа. Би харин чамаас одоо миний амийг авраач гэж гуйж байна. Юу гинэ? Би өрдөн Исүхэгийн нөхөр байсан. Чи өөдөн үжин хүүхдүүдтэй хайсан болохоор би арга буюу чамайг дагсан билээ. Дараа нь би удаа дараа чамд туслан Тэмүүжинтэй тэмцэлдэж байсан. Одоо явах зам мухардаад байдал орвонгороо ирчихгээд байна. Тэмүүжин намайг өрчөөнө гэж үү?
Тийм үү? Өршөөхгүй шүү дээ. Тийм шүү. Чи тэгээ яая гэж бодож байна. Би одоо ганцхан чиний толгоогоор өөрийнхөө хар толгойг сольж авах арга зам үлдээд байна да. Юу гинэ? Тоо. Чи битгий тэгэлтэй. Битгий тэгээчтэй. Тоо.